Энэ өдрийн мэндийг сонсогч үзэгч та бүхэндээ хүргэж байна. Мэдмээр юм бэ нэвтрүүлгийн маань шинэ дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Хамтран хөтлөгчөөр Улаанбаатар Эрдэнэ их сургуулийн багш Алтан Гэрэл ах маань арай ажиллан суусан байна. Энэ өдрийн мэндийг хүргье. За мөн өнөөдрийнхөө сэдвийг хоёлоо бас танилцуулаад яриаг хэлье гэж бодож байна. За Алтан хөтэйгээ мэдчилж байна. Үзэгчд сонсогчд та бүхэн сайн байна уу? За өнөөдрийн үед бол ер нь бол манай үзэгчд сонсогчд бид бүхний амьдралд их ойрхон нэг сэдв байгаа. За тэрийг тойрсон ер нь бас мэджүүл зохих зүйлүүдийг би хэлж өгөхийг хүсэж байна. За энэ маань бол автосол за түүний хор уршиг хохирлыг барагдуулах энэ сэдв. За өнөөдөр бол хүн болгон шахуу бараг машинтай. За хүн болгон биш юм гэхэд айл бараг нэг машинтай шахуу болцсон. Тэгээ энэ их нөгөө зам дээрээ багталцахгүй болцсон энэ машинууд чинь осол гаргах нэг болцсон. Харин айл болгон машинтай гэснээс ер нь баг өрх гэр бүл их бага хэмжээгээр автосолд орсон байдаг баг шүү. Хамаарал бүхий ч юм эсвэл өөрсдөө ч юм уу те мөргөлдөх энэ одоо жижиг томоосоо шалтгаалаад юмны тоо өсөхөөрээ нөгөө нэг бусад хамааралтай үзүүлэлтүүд явж байгаа. Жишээлбэл хүн ам өсөж जैन, машины тоо өсөж जैन те. Энийгээ дагахлаарэ автосолд өртөгч автослын тоо бол ингээд бас автоматар өсөж байгаа байхгүй юу. Тийм учраас бол энэ маань бол өөрөө нэлээд түгээмэл сэдв болцсон. За яг үнэхээр тэр одоо гайгаар гэж ярих юм да тийм ээ золгүй тохиолдлоор тэр автосолд орж исэн, мөргөлдөж исэн, шөргөлдөж исэн. За тэгээд энэс болоод эрүүл мэнд амь насаараа хохирж исэн ийм тохиолдлууд бол цөөн биш байгаа учраас үзэгчид сонсогчдын дунд бол энийг амьдралаараа тулцсан хүмүүс бас нэлээд олон байгаа. Тий. За зүгээр би өөрөө гэхэд хэд удаа автосолд орж байлаа. Яа зүгээр байх уу тэгээд тэр би бол машины араас мөргөөгүй зүгээр намайг бол нэлээд олон машин хивж бас мөргөж ил байлаа. Тий. Ингээд аваад үзэхдээ бол энэ автосол гэдэг бол бидний өнөөдөр хажууд нөгөө нэг сүүдэр мэт дагаа явж байгаа юм үзэгдэл л дээ. Тэгэхээр энэ автослоос ямар гим хор учирдгийг тэр гим хор хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг тал дээр яриагаа төвлөрүүлье гэж бодож байна. За тий. За тэгэхээр хүмүүс бол автосол гэхээр л энэ бол ерөөсөө эрүүгийн гэмт хэрэг болдог байх гэсэн нэг тийм ойлголттой. Яг тэгэхээр автосол болно гэдэг нь бол өөрөө бас нэлээд онцлог үзэгдэл. Тэгэнгүүт энэ нь бол автосол болгон ер нь эрүүгийн хэрэг болдог гэсэн юм ойлголт хийгдэн байдаг. За тэгвэл автослоос бол автосол болгон нэгдүгээр эрүүгийн хэрэг болдгоо юм аа. Тэн дээр юу харж үздэг вэ гэхээр бол автосолд өртсөн хүний эрүүл мэндэд учирсан хохирлоос болоод эрүүгийн хэрэг болох уу, зөрчлийн хэрэг болох уу гэдг нь бол хамаарчдаг. За яг хуулинд юу гэж заасан байдг вэ гэхээр бол автослын улмаас хүний биед хүндэвтэр тэгээд хөнгөн ордгүй. Хүндэвтэр хүнд одоо хэмжээний зэргийн хохирол учирсан байна. Тэ. Хөнгөн хэмжээний гэмтэл учирсан нөхцөлд энийг бол зөрчлийн хэрэг гэдэг авчдаг. Тэгэхээр бол хүний биед хүндэвтэр юм уу эсвэл хүнд гэмтэл учирсан тэгээд энэ автослын улмаас хүний амнаас хохирсон энэ нөхцөлд бол эрүүгийн хэрэг үүсэж байгаа. За тэгэнгүүт хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт. Хэн буруутай вэ? Тий. Буруутай хүн хариуцлага хүлээх хэрэгтэй тий. За энэ бол мэдээж нөгөө ослын газар очисон мэрэгжлийн өрдөгч нарын одоо ослын актн дээрээс ослын шалтгаан нөхцөлийг гаргаж ирдэг. Юунаас болсон юм бэ? Замын нөхцөл байдал юм уу? Жолоочийн хариуцлагын асуудал юм уу? Дээгний бүрэн бус байдал уу? Нэ тэр эсвэл тэр явган зорчигчийн буруутай үйлдэл байсан уу? Эсвэл бүр өөр нөхцөл байдал байж юу гэдгийг ингээд энэ ослын акт үйлдэлсний үндсэн дээр яг тэр буруутай этгээдийн үйлдэлийг бол гаргаж ирж байгаа. За тэгээд энэ дээрээсээ дараагийн алхмууд гарч ирнэ. Нөгөө мөрдөгчийн тогтоолоор автосолд өртсөн хүмүүсийг бол шүүх шинжилгээний хүрээлэнд бол нөгөө гэмтлийн зэрэг тогтоолгодог. За тэгээд гэмтлийн зэрэг тогтоолгосон чинь хөнгөн гээд гараад ирэх юм бол эрүүгийн хэрэг үүсэхгүй ингээд зөрчлийн хэрэг болгоо явуулчихна. Хүндэвтэр хүнд
гэмтлийн зэрэг тогтоогдох эсвэл хүний амнаас эрсдсэн байх юм бол энэ дээр эрүүгийн хэрэг үүсгээд ингээд мөрдөн байцаалт явуулаад прокурор түүнийг нь хянж үзээд тэрэнд нь тохирсон ялын санал болгоод ингээд юу гэж шилжүүлээд шүүхээр тэр буруутай этгээдэд тохирох ялын оногдуулдаг. За тэгэнгүүт нөгөө хоёулаа өмнөх нэг өмчлөгчийн хариуцлага гэдэг нэг сэдв хоёулаа ярьж байхад миний машиныг хулгайлж авч яваад нэг хүн мөргөөд дайраад алдсан байж болно. Эсвэл би нэг хүнд за чи тийшээ нэг юм хүргэж өгчөөд ирээгээд өөрөө л хүрээ өгөө явуулсан байж бол тээ. За энээсээ хамаарад эцсийн хариуцлага хин дээр очих вэ гэдэг. Мэдээж альж тохиолдолд нь нөгөө машин барьж яваад хүн мөргсөн, хүн дайрсан жолооч бол яалтчгүй эрүүгийн хариуцлага хүлээн. Үүнтэй холбоотой нөгөө гим хор шиг материаллык хохирол гараад ирэнгүүт энийг хэн төлөх вэ гэдэг асуудал гараад ирнэ шүү дээ. Тэгвэл миний машиныг хулгайлж авч явж байгаад хүн мөргөөд тэгээд тэр хүн нас барсан байгаа нөхцөлд одоо тэр жолооч машин хулгайлсан дээрээ ял авах нь байна. Зам тээврийн осол гаргасан дээрээ ял авах нь байна. Дээр нь хүний амнаас өгсөнтэй холбоотой тэр хохирлыг барагдуулах нь байна. Ингээд бүх юмыг тэр хүн хариуцж байна. Би хүнд машинаа итгэж өгж явуулаад тэгээд тэр хүн маань хүн дайраад ингээд алчихсан, зам тээврийн осол гаргачихсан бол хүн мөргөж хүн дайрч осол гаргасныхаа төлөө тэр жолооч буруудна. Эдийн засгийн хохирлын хувьд нь бол машины өмчлөгчийн хувьд бол эхний ээлжинд би хариуцах болж байгаа байхгүй. Тэгэхдээ би хариуцах боловчиг дараагаар нь би нөгөө нэг жолоочосоо бас нэхэмжлэн шүү дээ. Яагаад гэвэл бол би энэ юмыг авчиад хүргэж өгчөө чи буцаад ирээрэй гэсэн болохоос очиод хүн алчаарай гэж хэлж явуулаагүй шүү дээ. Гэхдээ тэр жолооч хүний хариуцлагаас болоод хүний амнаас хохирсон байна. Дахиад эд материалын хохирол учирсан байна. За тэгэнгүүт энэ эд материалын хохирол дээр бас хоёр салнаа энэ чинь. Тий. Юу гэхлээр бол магадгүй тэр шууд хохирлын асуудал. Одоо цаана очиод нэг машиныг мөргөөд ингэсэн бол тэр даатгалтай бол даатгалаараа шийдэн. Даатгалгүй бол тэр машиныг засаж янзлах зардлыг бол одоо би хариуцсан. Тэр юу итгээд болохоор нөгөө жолоодож явсан буруутай жолооч итгээд бол харин нөгөө нэг оршуулгын зардал. За тэгээд нөгөө бага насны хүүхдүүд хоцорсон бол тэд нар чинь нөгөө нэг тэжээгчийн алдсны тэтгэмж гэж юм авдаг. Нөгөө нэг зам тээврийн осолд ороод нас барсан хүн чинь тодорхой хэмжээний ажил хийгээд цалин хөлстэй байсан байгаа шүү дээ. Гэтэл тэр цалин хөлснөөс нь тэр тэжээгчийн алдсны тэтгэмжийг ингээ хасахлаар нэг зөрөө гарна. Энэ зөрөөг нь тэр буруутай итгээд тэр жолооч төлж байгаа байхгүй. Хэдий хүртэл вэ гэхээр нөгөө хүүхдүүдийг 18 наст хүртэл 16 нас гэж байгаа. Хэрв сурж байгаа нөхцөлд бол 18 хүртэл нь төлнө гэж байгаа. Дахиад би тайлбарлая. Тэр нөгөө тэжээгчийн алдсны тэтгэмж гэж юм олгож байгаа юм. Тэр нөгөө насан туршгүй охирогчийн хүүхдүүдэд. Гэтэл тэр хүн чинь цалин авч исэн байгаа шүү дээ. Гэтэл 400 мянган төгрөгийн тэжээгчийн алдсны тэтгэмж тэр хүүхдэд өгөхөр болж байна. Нөгөө зам тээврийн осолд орсон талигаач маань сая төгрөг авч исэн байна гэж үзье. За тэгэх юм бол 600 мянган зөрөө гарч байгаа. Энэ 600 мянган тэр машин барьж яваад осол гаргасан жолооч хариуцж байгаа байхгүй. Сар болгон. Яг тэр хохирогч чинь сар болгон тэр хэмжээний мөнгө авч ирсэн шүү дээ. Цалин авч ирсэн. Тэр тэжээгчний алдсны тэтгэмж чинь бас сар болгон орж байна. Тэгвэл тэр зөрөөг нь нөгөө буруутай жолооч чинь төлж шүү дээ. Тэгээд 16 нас хүртэл гэж байгаа. Ажиллаж байгаа 16 хүрээд ажиллах юм бол тэр хүүхд чинь өөрөөгөө тэжээгээ явчихаар байна шүү дээ. Гэтэл сурж байгаа бол 18 нас хүртэл тэр зөрөө зардлыг нь тэр буруутай этгээд төлж байгаа байхгүй. Хэрвээ төлөх боломжгүй гэх юм бол биер идэх ялуу. Яг хөө зүгээр мэдээж бол одоо шинэ эрүүгийн хууль бол аль болох хүний тийм нэг шоронд хийхгүй байх талын юм байгаа. Тэрэн дээр ямар асуудал вэ гэхээр нэгдүгээр учирсан хохирлыг бодтойгоор төлцсөн. Нэгтэн. Хоёрт нь бол төлөхөө илэрхийлсэн. Энэ нөхцөлд бол заавал ч тэр хүнийг шоронд хийхгүй гэдэг байгаа байхгүй. Магадгүй тэр хүн эрхчлөөтэй байгаад өөрөө мэдээж гэр бүлтэй ойрхон байгаад ажил хөдөлмөр хийгээд тэрнийхээ үр дүнгээр нөгөө хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн бол аль болох энэ талыг хараад байгаа юм. Гэтэл бас нэг зарим хүн байж болно шүү дээ. Фөөстэ яад ингэ суугаад байгаа хүн байвал тэр хүнийг далд хийхээс зөрөөр байхгүй. Тэгээд тэр хүн мэдээж далд хийчлээ гэдэг тэр хохирол бол дуусч байгаа юм биш шүү дээ.
гараад ирснээс нь хойш дахиад үргэлжлүүлээд түүний чинь өөрөөс нь ихэд явна гэсэн. Нөхөн төлөвлөх юм уу? Тэгээ угаасаа тэр шүүх хурал хийгээд тэр нөхөрт одоо зам тээврийн осол гаргасныхын төлөө хүнийг дайрчилсныхын төлөө ял оноо штэ. Энэ дээрээ тэр хохирлын асуудлыг шийддэг байхгүй. Тэдэн хүүхдтэй байна. Тэгэх юм бол тэр саяны хэлдэг тэр юу оршуулгын зардлыг нь гаргах, дээр нь тэр сар болгон насан туршдал нь тэр зөрөө төлбөрийг нь олго тэр гэсэн. Тий. Энийг бол тэр эрүүгийн хурал дээрээ ял оноохтой давхар шийдчихдэг. За зарим тохиолдолд бол яг зүгээр иргэний журмаар тэр хохирлыг нь хэмжлэх тохиолдол бий л дээ. Тухайлбал ингэн одоо нөгөө гэмт хэргийн улмаас нөгөө мо хохирогчий чинь нэг настай хүүхэд үлдсэн гэж үзье. Тэгсэн чинь тэр нь одоо аав нь нас орцсон байсан ээжтэйгээ байжсэн чинь ээжийн дайраад алччихъя гэж. Одоо ингээл тэр хүүхдэд насраа хамгаалагч байхгүй болж шин. Ингэсэн чинь нэг хамаатных нь нэг хүн нь түүнийг асар хамгаалагчаар авлаа. Тэгэнгүүт тэр муу жоохон хүүхдийн чинь тэр хүн чинь асарч хамгаалахын тулд үндсэн ажил төрлийг хийж чадахгүй болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр 8 нас хүртэл нь тэр хүүхдийг асар хамгаалсны төлөө тэр нэг асар хамгаалагчид бас нэг мөнгө гаргаж өгөх хэрэгтэй болох гэж байна. За энийг магадгүй тэр буруутай этгээдээс тусад нь иргэний журмаар хэмжилж болж байгаа байхгүй. Яг зарим тохиолдолд бол тэр юуг бол очирсон хохирол юмыг эмчилгээний зардал ч гэдэг юм уу тэр юмнуудыг шийдэхгүй өнгөрчдөг. За ямар ч байсан жишээлбэл тэр оршуулгын зардлын гарга тэгээд тэр хүүхдүүдэд сар болгон тэр нөгөө жижигч алдсны тэтгэмж цалин хоёрын зөрөөг нь олох гэдгийг шийдчихэж. Гэтэл тэрнээс болоод хин нэгэн итгээд урт хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болж. Эсвэл тэр зам тээврийн ослоос болоод нэг хүн тодорхой хэмжээнд ажил албанаас чөлөөлөгдөөд ажиллаа хийх боломжгүй болоод тэгээ тэр хугацаанд тэр хүн чинь цалингүй болчихлоо гэсэн үг шүү дээ тийм ээ. Ингээхээр энээс учирч байгаа энэ хохирлуудыг иргэний журмаар дараагаар нь хэмжилж болж байгаа байхгүй. Гэхдээ нэгэнт хоёулаа зүгээр энэ сэдвтэ шууд хамааралгүй боловч манай үзэгчдийн бас нэг мэдчих хэвээр нэг зүйл бол шүүхээр шийдвэр гарсан л бол тэр шүүхийн шийдвэр заавалчгүй биелэх хэвээр. Алтан гэрлээс 10 сая төгрөг аваад алтан хүүд олгоно гэж шүүхийн шийдвэр гарцсан бол миний тэр төлбөрийн чадваргүй байх нь бол хамаагүй. Өнөөдөртөө тийм байж болно. Энэ 10 сая чинь төлөгдөж дуустлаа намайг дагах байхгүй. Тийм. Хүмүүс үл яг нэг ийм ойлголттой байх шиг байдгийн. За ингээд биеэрээ ял идэлчих юм бол тэр мөнгө төгрөг нь тэгээд орхигддог гэсэн нэг ийм ойлголт. Харин би бас тийм ойлголттой байдгийн шүү дээ. Ер нь. За тэрхтэр бол үгүй. Тийм ээ. Одоо нөгөө манай нэвтрүүлгийн нэр чинь мэдмээр юм байна. Тэгэхээр хэрв шүүхээс талсан шийдвэрлэх тогтоол гараад тэрийг одоо ийм одоо ингээд орх ялаар ингээд одоо шийтгэсвэ дээр нь тэдэн сая төгрөгийг гаргаж ингэж олгосвэ гэдэг ийм юу гаргачлаар тэр хүн тэр шоронд очиод тодорхой хэмжээний бас ажил хийн шүү дээ. Тэгин ажил хийгээд ажилсан мөнгнөөсөө эхний ээлжин тэр нөгөө өөртөө зориулж гаргаж байгаа тэр шоронгийн зардлыг төлөхнө шүү дээ. За тэгжил цаана мөнгө үлдэх юм бол тэрийг тэр хохиролтод нураач. За гэтэл тэр хүний ажил нэг тийм үнэлгээтэй ажил байхгүй байжгаад тэр бараг тэр шоронгийнхаа зардлыг төлж чадахгүй байх юм бол тэр хүн гараад ирэхлээр нь одоо тэр хүнээс шийдвэр гүйцэтгэлийн журмаар нөгөө мөнгийг хэмжилж авах хүн шийдвэр гүйцэтгэх байгууллага чараас нь байна гэсэн. За тэгээ энэ хизээ дуусах вэ гэхээр тэр хохирлыг авах гэж исэн хүн за ашиг одоо би болий авах болий гэж татгалзуул нэг тэр дуусна. Эсвэл тэр хохирол төлөх гэж байгаа этгээд чи өөрөө нас барах юм бол нэг дуусна. Тий. За өөрөөр бол дуусах боломжгүй. Биеийн чинь тэгвэл одоо шал буруу ойлголттой гэдэг юм шиг. Тэрвээ төлж чадахгүй гэж өөрөө хүлэн зөвшөөрөх юм бол биеэр идэх ял руугаа шилжээд тэгээд тэр нь үр цаарчдаг гэж ойлгоод байсан бохоггүй. Үгүй. Тэр чинь жишээлбэл биеэр идэх ял чинь тэр хийсэн үйлдэлийн төлөө өгж байгаа ял юм. Энэ үйлдэлээс учирсан хохирлыг нь тусад нь дахиад шийдэж байгаа. Тэгэхээр энэ чинь хоёр өөр асуудал шийдсэн байна шүү дээ. Тэр хүн дайрч одоо согтуугаар машин барьж давхиж яваад хүн дайрч алсны тэр үйлдэлийн төлөө тэр хүнийг магадгүй 5 жил одоо шоронд оруулж байна. Энээс учирсан эдийн засгийн тэр хохирлыг нь төлөвлөж байна. Ингээд ийм хоёр өөр асуудал болохоор нэг юмар хаачиж болохгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр миний түрүүчийн тайлбарладгаар тэр мөнгө авах хэрэгтэй байсан хохирогч за түгөө яшиг би авахгүй гिचвэл нэг чөлөөлөгдөх нь байна. Эсвэл тэр төлбөр төлөх гээд байгаа хүн чинь өөрөө нас орж иж нэг чөлөөлөгдөх гэдэг. Бусад төгсөлд бол заавалч аавна. Яг зүгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хойшлуулах байж болно л да. Үнэхээр ингээд үдсэн чинь тэр хүнд өнөөдөртөө юм алга.
За тэгвэл ингээд төр төдөлзүүлж чинь. Төдөлзүүлнэ гэдэг чинь болно гэсэн үг шүү дээ. Жаахан өрөнгөтэй болохыг хүлээж чинь. Гэтэл нөгөө чинь хүн юм чинь ингээд ажиллаад ингээд тодорхой хэмжээний цалин хөлстэй болоод ирэхин алдад бол тэрнээс нь суудгаад эхлэх юм байна тий. За энийг ч ястай мэдмээр юм байна. Тий. За ингээд биеэрээ ял идэлчих юм бол мөнгө төргөн тэгээд орхигддог гэсэн нэг юм байна. Харин би бас тийм ойлголттой байдаг шүү дээ. Ер нь. За тэрхтэр бол үгүй. Одоо нөгөө манай нэвтрүүлгийн нэр чинь мэдмээр юм байна. За автослын хувьд бол дараагийн нэг ойлголт бол мэдчих ёстой зүйл бол бид нэр даатгалын асуудал байдаг. Тэгэхээр сая бол хоёулаа нөгөө эрүүгийн хэрэг босох хэсгийг нь ярьчлаа. За гэтэл ихэнх тохиолдолд бол дандаа зөрчлийн хэрэгээр шийдэгддэг ийм зам тээврийн ослууд үлдэгдээд байна. Хоёр машин нэгнийхээ урд дур дайрч ороод хоорондоо шүргэлцсэн. Тоормс барих зайндаа явахгүй байж гулгаатай зам дээр очиж араас нь очиж мөргсөн ч байдаг юм уу. Зэрэгцэж ингэж ороод би энийгээ нэг шүргцсэн ч байдаг юм уу. Нэг ийм зам тээврийн осол бол зөндөө байна шүү дээ. Тийм ч бүгдээрээ нөгөө зам тээврийн осолтол яваад байна л да. Тэгэхээр иймэрхүү төрлийн одоо зөрчлүүд одоо зам тээврийн ослууд нь бол энэ зөрчлийн хэрэгээр шийдэгдэж байна. Түрүүн хоёлаа эрүүгийн хэрэгээр яриад дуусгацсан. За энэ нөхцөлд яах вэ гэдэг асуудал. За энэ нөхцөлд нөгөө нэг гол хэрэглэгдэх зүйл маань нөгөө даатгал. Зовсон зүдэрс үед даатгал хэрэг болно. За даатгал маань өөрөө үндсэндээ хоёр төрөлтэй байдаг тийм ээ. Заавалчгүй даатгуулах юм албан журмын даатгал байдаг. Нөгөөх нь сайн дурын даатгал. За одоо өнөөдөр бол жолоочийн хариуцлагын даатгал гэдэг даатгалд бол жолоо барьдаг хүн болгон үндсэндээ даатгалж байна. Тэгэхээр жолоочийн хариуцлагын даатгалд орохгүйгээр машин барьж явах юм бол энэ нь өөрөө зөрчлийн хуулиар торгуулах нөхцөл болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь бүр хууль тогтоогч бол заавалчгүй чи жолоочийн хариуцлагын даатгалд хамрагддаг гэдэг. Зорилго нь юу вэ гэхээр тэр жолоочийн хариуцлагын даатгал гэдэг чинь тэр жолоочийн гэмт үйлдэлт нь тохирсон одоо даатгал байхгүй. Би явж байгаад бусдын амь нас эрүүл мэнд эд хөрөнгөнд хохирол учрууллаа гэхээр миний нөгөө нэг албан журмын нөгөө даатгалаас тэр хохирогчийн зардлыг гаргаж өгөх гэдэг. Миний тэр үйлдэлийн төлөө. Тэр хариуцлага алдсныхын төлөө миний өмнөөс тэр даатгалын байгууллага төлөх гэдэг шүү дээ. Нөгөөх нь зүгээр эд хөрөнгийн даатгал гэсэн даатгал байдаг. Би машинаа даатгуулъя гэдэг тийм. Би машинаа хулгайгаас даатгуулъя, одоо үер уснаас даатгуулъя ч гэдэг юм уу ингээд даатгуулъя гэдэг чинь бол миний машин осолд өртсөн ч вэ, өртөөгүй ч вэ би зүгээр машинаа эд хөрөнгийнх нь хувьд хамгаалсан даатгал. Ингэдэр ийм хоёр төрлийн даатгал байгаа тийм. Бидний энэ автосл дээр бол үндсэндээ тэр жолоочийн хариуцлагын даатгал бол илүү нөлөөлж байна. Үйлчилж байна тийм. За энэ хоёр даатгал хоёулаа игдсэн бол бүр сайн. Яагаад гэвэл бол би өөрийнхөө машиныг юугаа даатгалаасаа засуулаад авчих нь байна. Нөгөө хүнийхээ машины хохирлыг жолоочийн хариуцлагын даатгалаасаа төлөвлөчих нь байна. Тэгэхээр яг мэдээж хоёул өнөөдрийн сэдвэр бол даатгал яриаггүй. Дараагийнх даатгал ярина. Тэгэхээр даатгал дээрээ бол одоо энийгээ бүгдийг ингээд дахиад задлана. Ямар тохиолдол байдгийг, ямар нөхцөлд яадаг ингээд. Ямар ч байсан өнөөдрийн хоёул энэ автосл ярьж байгаагийн үед бол манай үзэгчид бол даатгал бол яг ийм нөхцөлд бол танд тусалдаг юм аа. Ийм хоёр төрлийн даатгал байдгийн. Тэгэхээр таны нөгөө бусдад учруулсан гэм хорыг чинь бол үндсэндээ тэр жолоочийн хариуцлагын даатгал чинь төлчдөг шүү гэдгийг нь хэлээд ингээд орхихон зөв гэж бодож байна. За автослоос учирсан гэм хорын хувь дээр бол бас нэг зүйлийг хэлэхгүй болохгүй. Юу гэхээр бол автослоос бол хүний эд хөрөнгийн хохирол учирдагаас гадна эрүүл мэндэд их хохирол учирдаг. За түрүүн хоёлаа цухас дурдж ирсэн. За нэгдүгээрт бол тэр нөгөө оршуулгын зардлыг төлдөг. Хүүхдийг 18 хүртэл тэр нөгөө зөрөө нэг төлбөрийг төлдөг юм байна. Тэрэн дээр нэг тодруулга хийхэд тэр хүүхдийн тоо хамаахгүй шүү дээ. Энэ бол нэг талтай одоо энийг аягүй сайн ойлгож авахгүй бол жишээлбэл 5 хүүхэдтэй 5 бага насны хүүхэдтэй байжгаад тэгээд тэр аав нь сурдлаа гэдэг ингэх юм бол жижигчийн алдсны тэтгэмж цалин хоёрын зөрөг тэр 5 хүүхэд болгонд өгнө шүү дээ. Ингээд ирхэн алдаа тэр буруутай жолоочвол үндсэндээ насаараа босгооргүй болж байгаа байхгүй юу? Юмний доороос бол тий. Энэ маань одоо хүмүүст юу гэж мессеж болж очих хэвээр вэ гэхээр ерөөсөө анхаарал болгоомжтой явах хэвээр юм байна. Би зам тээврийн осол гаргаж болохгүй юм байна. Гаргах юм бол эн чинь цаана намайг бол маш их хэмжээний
торгуул төлбөр тийм ээ хүлээж байгаа юм байна. Би эдийн засгийн хувьд бол бүрэн сүрхэн биш үү гэдгийг анхаарахгүй бол нэг л их салхи татуулж машин тавьсан хүмүүс чи эцсийн дүндээ бид нар ч бас их эрсдэлтэй үйлдэл хийж байгаа хүмүүс байхгүй жолооч нар чинь. 4 сая байлаа гэхэд 5 хүүхэдтэй гэхэд чинь сар болгон 5 саяг өгөх. Яг тийм. Тэгэхээр ч өндөхгүй сар болгон. Тэгээд тэрийг 18 нас хүртэл тэгээд тэр 5 хизээд их юм. Тэгэхээр эн чинь нөгөө талаас нь харах яг хөө тэр төлөх гэж байгаа жолоочд бол нэг талдаа бол хүнд харагдаад байна л да. Гэтэл тэр муу 5 хүүхдийн аав амьд байсан бол энэ итгэлэл сайхан байх байсан биз дээ. Тэр чинь зүгээр нэг тэр хэдэн дөрөвний зөрөө төлөхгүй ш. Тэр чинь аавын хайр инхэрэл аламж гэдэг чинь хүнд олдохгүй юм ш. Гэхдээ энэ бол зөвхөн тэр нэг олж ирж исэн цалингийнх нь дунджаар л зүгээр нэг жаахан юм өгж байгаа болохоос биш. Эцсийн дүндээ бол юу бол биш ш. Сэтгэл санааг нөхөж чадахгүй. Тэгээ сэтгэл санааны юг орхисон байх шүү. Одоо харин манайд бол нэг сайхан жишг одоо орж ирж байна. Саяхнаас. Тэр нь юу гэхээр бол гэмт хэргийн улмаас учирсан хохирогчд учирсан сэтгэл санааны хохирлыг мөнгөөр үнэлдэг болж эхэлсэн шүү. Тахилтын зам дээр нэг 5 6 дугаар ангийн билүүдээр нэг 2 хүүхдийг мөргөөд нэгийг 8 наснд хохироод нэг нь бол нэг үн дэвтэр гэмтэл аваад хоцорсон нэг тийм тохиолдол байдаг саяхан. Сонсноо. Тэгээ тэрний шүүх хурал болоод ингэсэн тэгээд хохирогчд нарт учирсан сэтгэл санааны хохирол гээд тэр насварсан охины ар герт нэг 120 сая байсан уу? Мөнгө өгч илээ. Нөгөө хүн дэвтэр гэмтэл авсан охины ар герт нэг 10 хэдэн сая гэсэн 20 хэдэн сая төр болгож байгаа. Тэр чинь тийм аргачлал байдаг байхгүй юу? Тэр нөгөө тэр хохирогчийн нас тэр юмнаас хамаарад тэгээд яг нас орсон уу бэртээ тоцорсон уу за тэр бэртсэн нь нөгөө гэмтлийнхэн зэрэгээрээ нөгөө хөнгөн хүнд хүн дэвтрүү гэдэг энэ бүх юмнуудаас хамаарж байгаа тэр аргачлаар тооцож мөнгө олгодог. Тэгэхээр энэ маань бол өөрөө бол улсаас өгж байгаа юм мөнгө байна. Үүнээс гадна тэр нөгөө буруутай зам тээврийн осол гаргасан буруутай этгээд чинь бас баахан мөнгө төлөх гээд байгаа шүү дээ. За энийг хоёлаа ярьж явж байгаа сая жаахан хазаачлаа. За тэгэхээр түрүүчийн хэлдэг энэ хохирлуудаас гадна одоо нөгөө нэг ажил хийж исэн бол тэр зам тээврийн ослын улмаас ажилгүй байсан хугацааны тэр цалингийн зөрөө нөхөн олбор. Одоо тэр чинь листний мөнгө гэж авж байгаа шүү дээ. Гэтэл тэр листний мөнгө чинь үндсэн яг ажиллаа хийжсэн үний юутай харьцуулах юм бол бага байгаа шүү дээ. Тэгвэл тэрний зөрөө гэж хэлбэл хэмжлэх юм байна. За тэр юуны улмаас баахан нэм тарианы зардал гарлаа. За энэ нэм тарианы зардал бол үнэхээр тэр хүн ирж тэрийг тэгж мөргөж гэмтээгээг бол тэр нэм тариа шаардлагагүй байна. Тэгвэл тэр хүний гэм буруутай үйлдэлийн төлөө тэр хүнд эмчилгээний зардал хэрэг болжээ. За энийг төлнө. За энэ эмчилгээний зардал чинь нэм тарианаас гадна магадгүй бүр гадагшаа явсан хүнд хагалгаа хийх юм болоод явчих юм бол тэр гадагшаа явж байгаа эмчилгээний тэр зардал чинь бас ороод ирнэ шүү дээ. Тэгнь. За гэтэл тэр гэмт одоо тэр автослоос учирсан гэмтлээс болоод тэр хүний эд эрхтэн нөхөн сэргэхээргүйгээр болоод одоо хиймэл эд эрхтэн хийлгэхээр болох юм бол одоо тэр нэг протезийн зардал гэж ярьдаг тийм ээ. Нөгөө хиймэл эд эрхтний чинь зардал орох нэ. За гэтэл зарим нэгэн тохиолдолд бол тэр автосолд орсон хүнд юу байж болно шүү дээ. Сувилгааны одоо тижэл нэмэлт хоол моол тийм ээ нэг иймэрхүү юм хэрэг болж болно. За гэтэл тэрийг хэн нэгэн хүн ажилласаа чөлөө авч хурж ирээд асрах шаардлага гарлаа. Тэгвэл тэр асарж байгаа хүн чинь бас цалин аваа явчихсан юм шүү дээ. Тэгээд тэр хүн асарсныхаа төлөө тэр орлогоосоо салчлаа шүү дээ. Тэгвэл энийг өгөх ёстой болчихно. Хохирсон хүн чинь зөвхөн юу байдгүй, зөвхөн цалин авдаггүй, магадгүй бас тодорхой хэмжээний бизнес хийдэг байсан байж болно шүү дээ. Тэгээд тэр зам тээврийн осолд орсноос болоод тэр бизнесээ хийж чадахгүй болох юм бол тэр хүний хувьд цалин биш тэр орлого олж исэн мөнгөний асуудал яригдах юм шүү дээ. Гих мэтэр ингээд нөгөө нэг задрах юм тий. Тий ингээд яа. Тэгэхээр л манай нөгөө үзэгчд сонсогчдод очих одоо мэдэж авах зүйл маань юу гэхээр бол энэ зам тээврийн осол гэдэг чинь бол ноцтой юм байт юм байна. Тийм ээ. Энд чинь ингээд цаашаа ингээд дамжаа явах юм бол энэ чинь зөндөө асуудал болох нэ гэдгийг их сайн ойлгож авмаар байгаа. Тэгээд тэр чинь нэг удаадаа эмчилгээний зардал төлөхөөс гадна хэрэг үнэхээр тэр хүн ингээд үргэлжлээл эмчилгээ хийлгээл сувилгаа хийлгээл ингээд яваад их юм бол тэр чинь зардал нь яваалах юм шүү дээ. Харин тэгэх нь хизээ тэр хүн биеийн эрүүл мэнд хэвийн болж ингэж хөл дээрээ босон тэр хүртэл учирж байгаа тэр хохирлууд чинь буруутай итгэж чинь төлөхөөс аргагүй болж байгаа байхгүй.
Яг зүгээр бид нар бол ярьдаг үнэн худлыг нь мэдэхгүй. Жишээлбэл нөгөө юу яачихсан нөхцөлд бол хятадд тэгэл ярьдаг л да одоо тэгээ чиж бас сонсчихсан баг та ингээд тахир дутуу болчихлоор нь жолоочмаар гүцээгээд арайчт ингээд л нэг тийм юм явдаг шүү. Тийм нэг явгаа байгаа. Тэгээ би энийг бол бас зүгээр яг тэр хятадд байдаг хүмүүсээс бол тодруулах хэрэгтэй асуугааг байгаа. Зүгээр санаа нь бол тэр ярианы санаа нь юу гэж гисэн бэ гэхээр нөгөө хүн чинь ингээд эмчилгээний зардалгээл байнга нэхэд их юм асуудал гарах гэдэг шүү дээ. Тэг харин уртын хугацаанд бол. Уртын хугацаанд мөнгө ингээ яваад байна. Тэгэхээр магадгүй нэг удаад яачих юм бол нэг удаа зар бараг мөнгө өгөөд сална гэсэн санаа яваад иж болох байхгүй. Тэгэхээр бол юу гэж ойлгож байна гэхээр бол хэрв тэр зам тээврийн ослын улмаас учирсан хохирол нь ингээд цаашаа гим хорн үргэлжлээд байвал тэрийг дагсан хохирол нэмэгдээд яваад байна. Тэрийг нөгөө буруутай итгэхэд төлөхөөсөр орохгүй болж байгаа байхгүй. Гэхдээ мэдээж яг тэр ослын улмаас болсон нөгөө хор уршиг үргэлжилж байгаа гэдгийг батлах хэрэгтэй байна. Үнэхээр үү гэдгийг. Тийм үнэхээр энэ бол яг тэр нэг машинд мөргүүлснээс болсноос болоод энэ өдрийн тэр хүний биеинд илрээд байгаа энэ гэмтэл согоход тэрнтэй холбоотой юм уу эсвэл өөр юм уу? Энэ хүн өөр газар явж байгаад өөр бэртэл гэмтэл авсан байж болж шүү дээ. Тэгээ нөгөө муул бол хойдлын хараа авах гэдэг шиг нөгөө ослоос болсон гэдэг юм бол тэгэхээр энийг чинь бас ялгаж салгах хэрэгтэй болчихно. За энэ дээр явган зорчигчийн тухай бол бас ярихгүй болохгүй санагдаад байна. Зам дээр осол чинь зөвхөн 2 машин мөргөлдөхөөс гадна явган зорчигч оролцсон юм ослууд бол болдог шүү дээ. Ялангуяа явган зорчигчийн буруутай үйлдэл гэж бас байна. Явган зорчигч хаана баатарлаг байж болох вэ гэхээр бол гарцынхаа цагаан шугамн дээр ногоон гэрэлттэй үедээ л баатарлаг болохоос биш бусад үед бол таавал яг дөрмээр л явах хэрэгтэй шүү дээ. Гарцгүй газраар гарсан тэгэл одоо цогтууруул хундааны зүйл хэрглэж тэр зам хөндлөн гарсан ч байдаг юм уу. Чихвчтэй хөгжим сонсож яваад ойртож ирсэн тээврийн хэрэгслийн тэр сигналдах чимээ юмыг сонсоогүйгаас болсон ч гэдэг юм уу. Эсвэл гэрэлтүүлэггүй тийм гудамжинд өөрийгөө ялгаруулж тэр жолоочид харагдуулах хэмжээний тийм тод өнгийн хувц өмсөөгөөсөө болоо зам тээврийн осолд өртсөн ч гэдэг юм уу. Энд чинь ингээд иймэрхүү явган зорчигчийн өөрийнх нь буруу байна шүү дээ. Эсвэл явж исэн тээврийн хэрэгслийн урдуур хүүхэд юм уу том хүн гүйсэн тийм ээ. Гүйснээсээ болоод мөргүүлсэн. За гэтэл нөгөө нэг замын дунд ийм хашилт хийцсэн байдаг шүү дээ. Таваанахан ч юм бол зарим нь бол хүн ч юу дээ давн доогоор нь шурган за нэг ийм үйлдэлүүдээс болоод тухайлбал одоо зам тээврийн осолд өртүүл яах. За автобуснаас буугаад жишээлбэл заавалчгүй араар нь тойроод гарцын шугамар гарнаа л гэсэн дүрэн байдаг шүү дээ. Гэтэл наадхыг чинь бас хүмүүс тэр бүр мэддэггүй юм хэлээ шүү те. Тийм үү? Өний чинь ер нь урдуур нь цэцэрлэг сургууль заадаг юм уу? Ер нь ингээл харж байгаад урдуур нь явж байгаа хүмүүс их л харагддаг шүү. За дамаа ялангуяа бас хүүхдүүд их тий. Тэгэхээр автобуснаас буугаад автобусны урдуур гарсан хүн бол яалч буруутчихж байгаа. Харин тийм яг л дүрмээрээ бол араар нь тойроод гарцын шугамаар зам хөндлөн гараал гэж байгаа байхгүй. Тий. За дээр нь гарцгүй газар байх юм бол хүн харж яагаад хоёр талаа харж яагаад ойртон явсан тээврийн хэрэгслийг өнгөрөөчхөөд гэж байгаа. Тэгээд яг тэр юуг замыг ингээд 90 градус ингэж гарна гэж байгаа байхгүй. Бүр хамгийн бага зай явна гэсэн үг шүү дээ. Гэтэл ингээд зарим нь ингээд диагоналдаж явдаг. Шууд ингээ гарчих чинь богино зайд замын цааталд гарчих шүү дээ. Диагоналдад явах төр чинь үндсэндээ замаа дагаад алхаад байгаагаа бараг адилхан шүү дээ. Их зам явна гэсэн үг байхгүй. Тэгэхээр дөрмөн дээр бол заавалчгүй замыг ихц гарна гэж байгаа. Яг тэр орон зай гараад тэр орон зайнда ихц гарна гэж хамгийн богино зайд хурдан гарна гэсэн. Гэтэл гарцгүй газраар ингээд ташуулдаад ингээ явж исэн нөхцөлд бол явган зорчигчийн үндсэндээ буруу болчих гээд байгаа байхгүй. За дээр нь тэгээд арх сохтуурал хундааны зүйл хэрэгэлсэн бол дуусаа. Тэгээ шүү дээ. Цэвэр юуны явган зорчигчийн буруу. Гэтэл эсэргээрээ нөгөө хүний чинь ирээд ингээд мөргсөн чинь машиных нь дохионы гэрэл хаагарчжээ. Одоо нөгөө явган зорчигч чи өөрийнхөө эмчилгээний зардлыг өөрөө төлөхөөс гадна нөгөө машины хагарсан дохионы гэрлийг төлөхөөс өөр аргагүй бол. Яг тэгэхээр бол тэр дохионы гэрэл тэр явган зорчигчийн буруугаас болж хагарсан байхгүй. За тэгтэл нөгөө машин чинь тодорхой хэмжээнд ингээд үйлчлэгээнд явдаг машин байсан чинь энэ зам тээврийн ослоос болоод нөгөө машины чинь тодорхой хэмжээнд журмын ашин давьчаа саатуулчлаа. Хэргийн нөхцөл байдлыг тогтоох гэж байна гэдэг.
За ингээд нөгөө үйлчлэгээнд явдаг машин бол үйлчлэгээнд явж чадахгүй л одоо нөгөө буруутай явган зорчигч чинь тэр машинаар олох ямар орлого олдог байсан тэрийн төлөх болно тийм ээ. Тэгэх нь байна. Тий. Ингээд аваад үзэхдээ бол хүмүүс бол хуучин бол явган зорчигч бол бараг бүх юм дээр л зөвддөг байсан гэдэг бол одоо тийм биш болсон. Явган зорчигч бол зөвхөн гарцынхаа шугамн дээр ногоон гэрлэн дээрээ зөвдөн. Гарцын шугамн дээр улаан гэрлэр гүгээд мөргүүлэхэд гэх юм бол ялгаагүй бас явган зорчигчийн буруу болно шүү дээ. Тэрнээс би гарцаараа гүйс юм гэх юм бол уучлаарай яг энэ камерын бичлэгийн та улаан гэрлэр гүйж байна. Инээс болоод ногоон гэрлэр хөдөлсөн машин даныг мөргөөд дохионых нь гэрэл нь хагарчжээ гэх юм бол одоо нөгөө дохионы гэрлийн төлөх асуудал. Тэгэхээр явган зорчигч бол гарцан дээрээ давуу эрэхтэй гэдэг боловч яг нариндаа бол бас ногоон гэрлэр гэж байгаа шүү тэр чинь. Мэдээж үл яг зүгээр гэрлэн дохиогүй явган хүний гарцан дээр бол хизээдж байсан давуу эрэхтэй болчихж байгаа л доо. Тий. Тэгэхээр ингээд манай үзэгчид бол бас зам тээврийн ослоын улмаас ямар хор ушиг учирч болдгийг яавал эрүүгийн хэрэгээр шалгагдаад ялавдгийг яавал одоо зөрчлийн хэрэгээр одоо торгуулдгийг яавал иргэний журмаар хохирол нэхэмжилдгийг хэдий хэрэг хэмжээний юм нэхэмжилдгийг те хэдий хугацаанд нэхэмжилдгийг чи энэ бүх юмнууд чи ингээд гараад ирж байна. Тэгэхээр бол бит хоёрын өнөөдрийн ярих сэдв миний хувьд бол өндөрлж байна. Тэгэхээр бол үзэгчид сонсогчд маань энэ хэмжээний ойлголтыг ихний хэлж байна бол авах ёстой гэж хэлж байна. Тэгэхээр нөгөө жолоо барьж байгаа нь ч мөн явгнаар зорчиж байгаа бүх хүмүүс нөгөө ганцхан зүйл байгаа. Хариуцлагын хариуцлага сонор сэрэмжээ асуудал. Сонор сэрэмжээ асуудал байна. Тэгээ эрх үүргийн асуудал бас байна те. За танд маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн Мэдмээр юм байна нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Хамтран хөтлөгчөөр Улаанбаатар Эрдэнэ их сургуулийн хуулийн багш Алтангэрэл ах маань байлаа. Тэгээд маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай гэж хэлье. За үзэгчид та бүхэн бас дараагийн дугаар хүртэл түр баяртай.